За юу яцхан бүгдэнд нь шин сарын мэд төргий бичлэг оруулаагүй нилээ уджээ хөөрхий. Яагаад тэр хичээл хийсэн завгүй өдрүүд айсвэ. За тэгээд хичээлийнхээ хажуугаар зав гаргаад жоохон ядралтын байдалтай байгаа ч гэсэндээ та нартай зориулаад бичлэгээ жоохотой лайк сабаа дарахгүй бол алдвал харин зайлаарай хөө. Мэд үү? Зя тэр ч яг өмнөх оруулсан киног маань миний бодож байснаас олон хүн үзээд манч хурга нэг саб өдөртэй болсон учраас ахиад өөр гоё кино ярьж өгнө. Гэхдээ энэ удаагийн ярьж киног үзээд та нарын найзуудыг харах үз чинь өөрчлөлт гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр та нартаа тэгэхээр том жижиг байх үедээ мөн клик бум бүлгэм ирчээ авч явах үедээ бөөндө тоглосон 7 сарын 1. Уг кино Жигийн карьертай бүтээсэн анхны кино юм. За үг олдож өхөр холдлоо шууд кино руугаа яваад орцгоё. За тэгэхээр кино маань 7 сарын 1-ний үйл явдлыг харуулснаар эхэлдэг. Дүр солигдоход нэг цагдаа чиг алив хурдлаатхаа чиний ярьсан зүйлийг бичсэн байгаа. Хурдган шиг гар үсгээ зураад арилгана. Харин чи энэ мут намайг яг шорон шаалгана гэж бодоод юу гэж мэдэхгүй юм дээр чи би гар үсгээ зурч чадахгүй гэж үзсэн байдгийг өнөөх цагдаа. Чи одоо хаана ч хин томроод байгаа. Зур. Надад чамтай зурлах цаг алга гэж уурлаад хүчээр гар үсгээ зуруулнаа хөөрхий. Харин нөгөө өрөөнд десант нэг эмэгтэй цагдааг найраад байна уу гэтэл үгүй ээ. Жиг буруугүй вахт барьчлаа. Шалгаад өгөөч гэсэн ч ямар ч аврал байсангүй. Ахин дүр солигдоход К гэртэнд орж ирдэг. Энэ үед чи батлан далтаар ганцхан өдөр судлагдсан байдаг. Гэрийнх нь гадаа найзууд нь ч ирсэн байлаа. За энэ дунд зүгийн гişдэг мулцсан нөхөр байгааз энэ бол жинхэнэ зэвүүн гартаа. Үг сүрж хэрүүлүүд нь гартаа баатарфлай идэр шаачсан. Удалгүй К гарч ирээд цаашаа гараадсэн үнэн байна гэхэд найзууд нь бөөндөө баярлцгаар. Найзуудын ярианаас бид тэр өдрөөс хойшоо 4 сар өнгөрснийг нь мэдж авна. Тэгэхээр чи нийтдээ 4 сар хоригдсон гэсэн үг. Гарч иртэл нь хүлээе гэсэн ч зүгийн хэр удаан хүлээх гэж байгаа бэ? Жохон тэмж байгаад ирэл даал гин. Хичээргүй муу шарвэ яадаг. Ингэж байхыг хичнээн хүсэж байна. Энэ орчиндөө би ямар их тассан гэдгийг өөрөө ч мэддэггүй байж тээ. Одоо л тэрийг хүсэж байна. Миний ертөнц. Хүнд гайхуулах зүйлгүй ч гэсэн надад тэрхтээ бүх зүйлсээр хангалттай байдаг тийм л ертөнц. Жижигхэн ч гэсэн намайг тухтай байлгадаг байшин. Шорон дээр нь тоглож ирсэн миний хашаа. Шорууг амьдрал толгоо удаалгүй намайг өсгсөн юм шиг. Бас миний хөөрхөн дүү. Хар баг наснаас нийлж өөрийгөө хойш тавьж бие биенээ гэдэг болсон найз. Сэтгэлийн метр хоосон орон зайг нөхдөг. Та нарыгаа дэндүү их санаж тээ. Дэндүү их санаж. Гэхдээ би яг одоо энд өөрийнхөө ертөнцид яг одоо зогсож байна. Энэ бол би. Жиг сэрхэд ээж сайхан халуун буус жигнэхсэн хүлээж байдаг. Удалгүй ээж нь өглөөрөөс хойшоо баах хүүхдэд хашааны үдээр иргэлдээд л бодвол чиний найзууд олтой гэхэд чи ээжээ бигээс гарчаад ирья. Цаадуул чи намайг өглөөрөөс хүлээсэн байж тээ гэж найзтайгаа уулзахаар гарлаа. Найзууд нь бүгд байсан боловч чи баажиг байхгүй байгаа гайхаж асуудаг. Тэгсэн чинь хаана юу ярихаа мэдэхгүй хидэр ядраараа зүгий. Цаад чинь хэрэгт орооцолцсон гэсэн. Тэр нь нилээ бодлоотой гих таагүй мэдээг дуулгана. Энэ нэрээ ястай хаана юу ярихаа мэдэхгүй те. За дөнгөж их чи заяа цаашаага бүр инээдгоо юм болно. Хэдий муу мэдээ сонсон ч араас нь номодыг болсон их баяртай мэдээг сонсноо. Ийхүүтэд бөөндөө бааж руу явхаар болдог. Жиг гарсны дараа ээж нь найз дээр ирээд хүүгээ ботхоор гол хартлах юм. Амьдын хагцлах гэржлийн баг та гэхэд найз нь чи ерөөсөө өргөдөл бичээд давж заалт. Хэрэг нь танаа чимгээ дээр байна гэд салсан нөхөр дээр дахиад оролдоо. Ер нь тэр мөр шутмал та хоёр амьдралд гай болсон биз дээ. Эцэс дэлгэв бүхтэй амьдралтайсан бол хүү чи ийм хутгалдаа ч үгүй ч үү тийм биз дээ. Чи ер нь алийг болох хүнд дарлаж амьдрах юм бэ. За найз нь хүүт чинь өмсөө гоц бэлтчлээ. Одоо шууд яваад ч гэж цайгаа сумлаад хаяндаа.
Манай эд ч явсаар баажи дээр ирээд ойр зүрээ сониашныг ярилцсангаа ганцыг цагаан юм тойруулаа сууж байтал гаднаас цагтаа орж ирээд баажийг дагуулад гардаг. Жи ч яаж зүгээр суух вэ? Араас нь гарнаа. Юу болсон талаар асуудал. Танай энэ баажи нэрээ том ихд орооцолцоо. Одоо авч явахгүй бол миний мэдлэл хэтрэх гээд байна гэхэд ахаа одоо баажийг авч яваад хэрэггүй. Сохтуу байна штэ. Замдаа бөөлч мөөлчөө завааруулж яах юм бэ? Маргааш аваад явчихаа гэж найзууд нараглаад аваад үлддэг. Цагдаагаас салаад цаашаа явж явах замдаа десант болон тэдний нөхөртэй тааралнаа. Одоо юу вэ? Хой болоод шүү. Ачаа тамчин. Жийтэй юм уу хэрэг байгаа юм аа. Чи толгойн юм бол мөчлөө хөдөлгөөний мэдүүл яасан. Би хуруугаа. Чи вэзи. Ста атын шүү стам. Чи бомбог бодлоо бохсон даа. Хүмүүсээ Яам ингэ оодсон. Ой, ингэ оодсон байна. Тасраа юм бэ. Ингэ оодсон юм боо. Би чааснаа тоо. Хашдаг мөр хойдоо гасна ууснаа та. Ээж нь ч найзынхаа элснээр салсан нөхөр буюу Жигийн аав дээр ноцсож гаргаж авах ямар ч арга байхгүй. Би өг нь 3-4 удаа хөөцөлдсөн. Гэвч энэ бол чи битэрийн хоорондоо яриа шийдчих ас зүйл биш ээ. Тэнд мөнгө хэрэг болдог гэсэн. Энэ мөнгийг өгөөрэй гэхэд би чиний халтар цаасаар чи яах юм? Чи өөрийнхөө төрсөн хүүхдийнхаа ялын тогтоолыг өөрөө уушиж баталгааг нь гаргах шивдээ гэж жидээхэн өгөөж чулуудчихад гараад явна. Ивэдээ иви. Ээж гэдэг хүн буруу зүйл хийсэн ч өөрийнхөө араас үгтлээгүйх юм да. Манай эд цайны газар орж ирээд хитэн сайхан хуушур лавингаа саяны текстэ алах байсан ингэж байж байхад зүгийн үг хайдгаараа хайж эхэлнэ. За энэ хэсгийг би ярьж хахад та зөв өөртөө үзчихээ. Анхааруулахад хараалын үг маш их байгаа шүү. Каа гэж нэг алин ч мэддэггүй пистаа байна. Хаа юу шаага явуудаа ч мэддэггүй. Чи юу гэх гээд байна? Чи тэр найзаа мэдчихээ байцтэй. Нэг ирээд нэг яваа. Чи рүү ороодоо юм шүү. Чи жинхэнэ утгаас нь нэдэм шүү. Намайг би чиний тухай Каагийн тухай яриад юм шүү. Маг яагаад юм бэ? Минь Хош. Чага чог дэрцээ шүү. Ашаа цацсан шүү. Зүгээр юм ч юм байж байгаа. Тэмдэг хайцгаатай. Намайг хой намайг Сайн үгүй. Юу вэ? юугүй цаар яа. Ятар байх тий. Яаж л. Намайг өвч чамаа ихнэр чинь удаад байгаа юм шүү. Юу вэ нэ? Яа, хөөсөлж ортож байна. Аваахан толгой мэдчих чадахгүй ч нэмээд бас одоо бас надад заах санаатай. Зүгээр нэмээд дүүн штий. Чи биш дөрөж яагаад хүмүүс өгчээд байгаа юм. Бажи чи өөрөө хичээ за. Үгүй ярих юм. Шууд түсгүүд авсан уу? Чичиг орсноос чигээр ганц ичээг үзтээ. Чамд архинаас өөр чухал юм байдаг. Чичиг харж амьдрахаа за. Хата шүү. Гүшээ та нар чи яагаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Бодооч чи. Бааж чи намайг хүч чадахгүй юу? Та энэ хороос толгойд юм уу? Шүү яа. Хата шүү зүг шоо. Баажи Жигийн араас нь дагаж чад. Андаа чи яагаад мантайгаа юу ч ярихгүй байгаа юм бэ гэхэд чи Баажи чи яагаад андаа арих ууд юм бэ? Чи архинаас олж байнгын асуудалд ордог үстэй гэхэд өнөөх нь
Аригчин гоё штэ хамаа. Намайг 50 байлгадаг ганц зүйл. Чамайг юу шоронд орсоос хойш архил миний найзлсан. Би ер нь чамд л бүх зовлонгоо ярьдаг байсан мэдтэй гэхэд чи архинаас ч асуудалд ороод байна штэ өгшөө. Би яах вэ? Хэсэг хугацаанд байгаагүй л үз. Бусад найзууд чи яасан гэхэд би яг хэдэн ярих юм. Нөмөө техник хөхтэй яа гэхэд би зовлон нэмж яах юм. Зүгийн бол угаасаа хүншгүй амьсгаал. Найзууд нь хоорондоо хагартай байгааг харсан Жигийн урам жоохон хугарастай. Ээжийнх нь арга бүр мухардаад хашаа байшингаа зарахаар хүнтэй ярилцж байдаг. Номойд маань эхнэрээсээ орой гарах зөвшөөрлөө аваад л эхнэр нь уг нь түнд хэлдэг л дээ. Надад нэг л муу совин татаад байна. Би чамаа гаргамааргүй байна гэд. Тэгсэн чи ятцаар зөвшөөрлөө авнаа. Удалгүй бид Баажи Жиөрийн ярианаас Жиг ямар ч буруугүй гүтгэгдэж хоронд орсон гэдгийг мэдж авна. Уг нь бол Жи найз хүнтэйгээ уулзчаад таксины мөнгөгүй болохоор гэрлүүг алхаад л явжсэн юм лээ. Яг тэр үед нь талбай дээр бослогооч таарсан. Мөн би өнөөдөр номойдыг ихнэртэй хараад ямар их дарсан гэж ихэд Баажи чи тэгвэл явж найз хүнтэйгээ уулзалтаа. Мань чамаа хөдөө явцсан гэд хэлцээ. Одоо очиод уулзгээд түүнийг ятгаад явуулдаг. Гэрийнх нь гадаа ирсэн боловч уулзаж чадахгүй шууд л буцаад яваад өгдөг. Яг энэ үед зүгий нэг хүүхний дээрээ сайхан бамбирчаад толруу аран ээлж нэгэн хор санаагаа сэднэ. Жиг өнөөдөр бустай уулзахгүй десантын нөхөдтэй тааруулна. Харин десантыг би өөрөө аргална. Маргааш хэд десант жалга болно, жиж алга болно. Ийм хор санаа найруулж бариулаад үнэндээ үдцэн гар юм а тий. Тэгснэ өнөөх бамбирцсан хүүхэн дээр очиод чи жигээ цангааны тайлчих. Цад чи мэдээж ирэх үе хэмжээнд дуртай л байх байлгүй дээ. Тэр үгүй бол би чиний нууцыг чинь олон дэлгэнэ гэд барьцаалдаг. Нөгөө хүүхэн ч аргагүй ирэхэд хэлснээр нь хийхээр чадах ятгаараа л хоргоох гэж үзнэ. Манай жи ч өөдөөс нь бид бодустай хүн гараад өнө пистол гэсэн айтал шууд тэндээс гараад явна. Манай эд ч үүрэндээ бөөндөө цуглаад цагаан юм тойрлаад хүүхэн шухан эргүүлээд л байж байдаг. Зүгийн нөгөө эдтэй андаж за жиж баг ирэхгүй бах та ер нь хүлээсний ирэхгүй дээ гэд байж байтал жи ороод ирдэг яах вэ? Жостой нэр дотроо пистагаа уушаад л байж байт гаднаас кабу шаас охтуу тас утсан байдалтай ороод ирнэ. За тэгээ зүгийгийн ааш зан яаж хөрөхийг хэлүүлээ одоо хамтдаа арцгаая. Муу чалдуу мэл яах гэж байна. Чирвэ. Яс зогцсон шүү дээ. Өөрөө удахгүй шиг. Энэ стач нь яа. Чи өглөөнөөс хойш яа. Одоо болцгоо үсгэн цаана. Бүгдээ нэг юм өрөвд юм гэж. Би таастай биш болоо нэг байх болох шүү зөө. Чмоо одоо яагаад хамгүй. Чи бэнэ ч л та. Яа наа юм. Чамаас найзаа арчлаа гэж бодохгүй наа. Бүгсүүг наач өөрөө ч мэдэх юм шүүд өлчөөш нь дуугаар мангар утсан. Чи бүр өөр хүнийг мангар утсан гэсэн дуудах хэн болцсон юм? Чи ямар олон өөрчлөгдсөн бэ? Зүгээр. Зүгийг би ч аадаж үзээ. Чи өнөөдөр ямар төлөвийг санаараа за. Зүгээр чи яа ингэ гой уурамсал хэвдээд байгаа юм. Чи бэж. Таамаг руу болоод би болохгүй юм байна тий. Тэгээд аав шүү. Наад уусаа их хотоод бохор болчих шиг юм. Ой зүги ой. Хайч чан чи. За чи дураараа болоо заяа. Өөрөө мэдээ за. Чиний төлөв ч гэсэн шүү. Найзуудтай жигдсэн дээрээс нь төлөвдгөөж бүтлгүүтэв. Хөрхийн нөгөө бамбирцсан охилоо залгаж баахан харааж гарна да. Бэнэ. Урнаа гिचэн би ч амжиг өөр дөрөв байлаач юу гिचэлсэн байдстай. Аа? Зүгээ. Би чадах бүхнээ хийсэн штэ. Чи миний янзыг үтээд байна те. Нийслэл би яах ёстой юм бэ? Урнаа сонсч юм уу гिचэм. Чи удамчны бүх орчил алдруудаас өөрөөр төр 8 зүйлийг олсон сонсноо за. Чиний драута шаалуулсан чинь. Болон мэдчих яах болно шүү зөө. Зүгээ. Амаанга. Яа, за ийм л хүнийг буруу таньж ирээдүйн амьдралаа там болгодоо охтууд минь болохгүй шүү. Өө юу вэ хөөе. За канонда иргэд оръё. Зүгийн явсаар десант дээр ирээд хөгшөө чи житэй очроо олохгүй мүү? Тооёр ч өг нь багын хамууцтай гэхэд десант. Түй бай. Монгол салавчтай амд гээ шууд хүнийг хөвгөд гаргав. За ингээд CCB-гийнхэн бөөндөө гал халуун фристайл. Гэрбүүл бараг ахан дүүс. Одоо нөмөд бидний фристайлыг эхлүүлнэ. Бидний
Биднээс авсан визний хугацааны шүнгүй. За цааш нь үгүй хамаатай хүнцэл. Энд байгаа мэдээж хэрэг хараад идсэн жигийн хүмүүс би түрүүн хийсэн бид нар мэдээж хэрэг ахындус нэг гэвэл байх сэтгэлгээ энэ бол чөлөө сэтгэлгээ фристайл үүний Десант нэлээд боцны эцэст. За ер нь жижигтэй уулзаж учраа олё доо гэж жирүү залгаад сарвчанд уулзахаар тохирдог. Хоёр бүлгэл хоорондоо хагаралтай болохоос иш Жидсат хоёр өвгөр бол гимгүү найзууд юм байна лээ. Хорон зүгэж яаж зүгээр ах вэ? Ахин хороо найруулж өөрийнхөө толгойг чулуугаар хагаш яагаад Десант намайг ийм болгочлоо. Тэр сарвчанд житэй цуг байгаа гэж хэлээд 50 сууж мэс хүмүүсийг сарвчлуу явуулчихна. Гартныхаа дараа цагдаар узалгаад сарвчанд хэсэг бүлэг хүмүүсээ зодон болж байна. Хурдооч зохицуулаарай гэж дуудлага өгчдөг. Ёстой бүр алаа ичмаар юм аа. Зя одоо киноны маань жинхэнэ гал хэсэг. бас саудаг гэж чи юу хүмүүстэнд гүйлдээ та. Чи манайхан байна даа. Танах тэ. Өөнөрө гараад ирсэн сонсоогүй шүү. Сата мэд ч юм бол нэг тийм муу санаа оноо байхгүй ч тоо. Зүгээрээ. Чи ямар ахтай тиймэрэл ахгүй дөө. Чи бичтэйгөө штэ. Миний бодохгүй. Ка юу болсныг хажуунаас нь сонсч байсан болохоор зүгийг ээлж тороо найруулсан байна гэдгийг мэдээд номодыг орж ихэд зүгээтэй ноцолдоод байж үүдэг. Номод юу болсныг ойлгоогүй болохоор тэр хоёрыг салах гэж үздэг Ка. Энэ мө зүгийг хамаг хорыг хутгасан гэж хэлгээд номод ойлгон Катай нээлж тэрнийг пойлтно. Номод дэмлэгт хүрэгдэг боловч өвчтөө дэлэлгүй нас бардаг. Уг нь ихтер нь хэлсэн штэ муу совид татаад байна бити яваа гэж. Эхнэрийнхээ үгэнд орохгүй дээ номод гэд харамсалтай яа. За одоо хэлсэн гарууд ч бөөндөө баригдсан жинхэнэ дэг журамдаа орлого яах вэ? Галаа цагдаа маань хүүхэд байхаас нь манайдыг мэддэг юм болохоор дотроо жоохон харамсаастай. Хүү жинхэнэ карма гэж эндээ хохин муу амьсгаа түй. Юу ч болчихвдоо. Ер нь хайртай үндэ үнэнгээ хэлээ да гэд найз хулууга залгадаг. Байна. Байна. Хараа дууралтаа. Би чамайг надруу залахыг чинь бүтэн 4 сар хүлээлээ штэ. Бишэлээ. Харин чамд нэг юм хэлэх гэсэн юм аа. Би чиний юу хийх гэж байгааг бүгдийг сайн мэдчихэв. Хөтөө өчнийг үү? Үгүй. Чамд минь юу тохиолдсныг бүгдийг мэдсэн. Гацхан. Надруу залахыг чинь хүлээ суулаа. Хараа. Би түрүү өдөр Манайд ирээд явах чинь. Нас уулзахгүй буцахыг чинь харсан. би чамдаа ямар их зүйлийг авсан бэл. Хараа. Харин чамдаа хутаа хуцаа уулзахгүй дээ. Үгүй. Чиний минь амлсан бүх хүн биелэх бол.
хүсэл мөрөөдөл заавал биелнэ. Мишель. Хоёр болсон шүү. Хараа. Чи намайг сонсож байна уу? Одоо чам. Энэ бүгдэд бууж хийх байхгүй шүү. Хараа. Хараа миний цэрэг тусаад байна. Жи гэртээ ирэхэд ээж нь хашаа хашаангаа зарах гээд байж байна. Жи ээжтэй андаад надад ямар нэгний мөнгө төр хэрэг болд юм бэ? Хашаа хашаангаа зарж яах юм бэ гэхэд өнөөх нь за чи хүүхдтэйгээ ярилцж байгаа шийдвэрээ гаргаарай гэд яваад өгдөг. Хүн ямар хөгж байгаа шүү дээ. Соцтой гараад шүү дээ. Гадаа ирсэн таксид суугаад ээж дүүнэртэйгээ шүүхэр рүүгээ явж байгаагаар кино маань дуусдаг. За нэг ийм кино байна да. Найзаа зөв танаарай. Юу ч болсон чиний хажууд байж, чиний төлөө өөрийгөө мартаж, чамайг инээлгэж, жаргалтай байлгадаг найзууд байхад чиний аз жаргалыг хомсолж, инээж байгаад л чамайг хичгэлдэг найз нэртэй чөтгөрүүд ч бий. Тиймээс зөв хүнээл найзаа болохоорой гэж зөвлөе доо. За тэгээ энэ удаагийн бичлэг маань энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр тун удахгүй уулзна. Тэр хүртэл түр баяртай. Bye bye.